Монгол Ардын намын удирдах зөвлөл улс төрийн гацааг арилгах шийдвэр гаргана. Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ дахин мэдгдлээ. Эрчим хүчний салбарын алдагдал засвар үйлчилгээ хийх төсвийг хүндрүүлж байна. Засгийн газрын нэг удаагийн хуулийг шаардлагагүй гэж эдийн засагчид үзлээ. Ариун төргийн үзэгчдээ цаг 7:10 Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Ардчилсан намын бойкот Монгол Ардын намын дотоод зөрчлөөс үүдэн улсын хурал хуралдаж чадахгүй 10 дахь хоногтойгоо залгаж байна. За үндсэндээ хаврын чуулган нээлтээс хойш улсын хурлын үйл ажиллагаа гацчихад байгаа юм. Гэсэн ч ардчилсан намын зүгээс аль нэг намын дарга улсын хурлыг даргалах ёсгүй гэх зарчмаасаа буцахгүй гэж мэдгдлээ. Иймдээч Монгол Ардын намын намын дарга учрлыг улсын хурлын даргын судлаасаа буух хүртэл чуулгандаа оролцохгүй гэлээ. Улсын хурлын дарга учрлыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй бол ардчилсан нам дараагийн алхмаа хийж огцруулах гарын үсэг цуглуулж эхлэнэ гэлээ. Угаасаа ч улсын хурлын эрц хүрэхгүй байгаа нь зөвхөн ардчилсан намынхнаас болоогүй гэж тэд үзэж байна. Чуулгандаа суухгүй байгаа Монгол Ардын намын зарим гишүүд ч мөн ардчилсан намын акцийг дэмжиж байгаа нь илт байгааг тэд хэлж байлаа. Иймд эрх барьж байгаа Монгол Ардын нам өөрсдөө эрсээ бүрдүүлж чадахгүй байж ардчилсан намынхныг улсын хурлын ажлыг гацаалаа гэж шүүмжлэх нь өрөөсгөл гэлээ. Эрх барьж байгаа нам 68 дээр нэмэх нь нэвсэлтэйгээ нийлээд 80. Хэд яагаад ажиллаа хийхгүй? Эдгээр олонхоо бүрдүүлж нэгдүгээрт нь ажиллаа хийх ёстой. Хоёрдугаарт нь Дамжны Цогтбаатар гишүүнийг үг хэлж ин лээ. Тэр их зөв үг хэлж ин лээ. Парламент өөрөө, парламентын гишүүд, парламентын бүлэг өөрөө үл оролцоогоо илэрхийлэх нь өөрөө парламентын ажлын нэг хэсэг юм аа. Бид нэр 42-уулаа нэгдсэн байр суурь гаргаад бид нэр энэ хурлын энэ асуудлыг дэмжихгүй учраас ийм байр суурьтай байна. Энэ хуралд оролцохгүй. Энд оролцсон гэдэг нь энэ өөрөө ерөөсөө дэлхийн парламентын ажил явдаг нэг арга хэлбэр нь өөр байна. Тэгэхээр энэ бол ингэ ажиллаа хийж байгаа. Маргааш ардчилсан намын бүлэг хуралдаад цаг үеийн асуудлаар, нефт шатхуун, бензин тосны асуудлаар, хаврын тариалалтын асуудлаар нөхцөл байдлууд ямар байна, олон улсын зах зээлийн нөхцөл байдал ямар байна гэдэг асуудлаар маргааш 10 цагаас ардчилсан намын бүлэг хуралдаж, уурхайн сайдыг ардчилсан намын бүлэг дээр ирж мэдээлэл хийгээч гэдэг албан бичгийг явуулж байгаа. Жишээ нь одоо бид нэр маргааш хэвийн үйл ажиллагаагаа явуулаад бүлгийн хурлаа маргааш 10 цагт хийгээд тулгымцсан нөхцөл байдлын асуудлуудыг бас хэлэлцээд явна гэдгийг хэлье. Ийхүү чуулганы эрс хүрэхгүй байх хооронд ардчилсан намынхан тэр чигээрээ Монгол Ардын намынхны зарим нь өрөө өрөөндөө хардсансан байдалтай өдрийг барсан нь нууц бишээ. Хуулиндаа аль нэг намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэх хориглосон залт байхгүй. Иймд Монгол Ардын намын дарга учрал улсын хурлыг даргалахад болохгүй зүйл байхгүй гэж Монгол Ардын намынхан ярьцгаасан. Харин ардчилсан намын зүгээс улсын хурлын дарга нам бус байх хуулийн төслийг санаачилж улсын хуралд өргөн мэдүүлсэн ч Монгол Ардын намынхан хилэлцэхгүй байгааг хэлж байгаа юм а. Хууль журмынхын дагуу шийдэх гээд бүтээгүй учраас ийхүү акц эхлүүлэхээс өөр аргагүй байсныг ч хэлж байлаа. Ирэх өвөл бид хүндхэн цаг үеийг тавах нэ. Учир нь эрчим хүчний салбарт 2023 оноос хойш их засварын ажлын хэмжээ 350 тэрбумаар буурчээ. Үүний шалтгаан нь станцууд алдагдaltaй ажиллаж байгаатай холбоотой гэж салбарынхан тайлбарлаж байна. За энэ ондод гэхэд эрчим хүчний салбарын засварын ажлын төсөв 94 тэрбумаар бага төсөвлөгдөжээ. Эрчим хүчний салбарт их засварын ажлыг 2023 онд 1171, 2024 онд 919, 2025 онд 761 тоног төхөөрөмжтээр хийж байсан бол энэ онд 752-ыг хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл жил ирэх тусам илэгдэж хуучирсан тоног төхөөрөмжтөө засвар хийх нь багасж байна. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалтаар хийх засвар шинжилгээ ажлууд ч 2023 оноос 129-өөр буурсан байна. Энэ онд их засварын ажилдаа 158 тэрбум, хөрөнгө оруулалтаар хийх ажилдаа 87 тэрбумыг төсвөлжээ. Эрчим хүчний салбарын 48 байгууллагт энэ хангалтгүй дүн болохыг салбарын төлөөллүүд илэрхийлж байна. Ер нь бол компаниуд бол хөрөнгө мөнгөний дутагдлаа шалтгаалаад ер нь бол үндсэн болон их засвар туслах тоноглоод үндсэн болон тус тоноглолынхаа их засвар дээр бүрэн хэмжээний их засвар бол хийж чаддаг байгаа. Өөрсдийнхөө санхүү хөрөнгө мөнгөндөө тааруулаад
бүрийн хэмжээний биш ч гэсэн одоо өөрсдийнхөө одоо хөрөнгөнд тааруулаад засвараа хийгээл одоо ингээд арга зах байдалтай ингэж засвараа хийгээл ингээл явдаг байгаа. Эрчим хүчний салбарын ажилчдын 80% нь тоног төхөөрөмж нь өнөө маргаашгүй эвдрэх төгсөн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Дулааны 3 дугаар цахилгаан станцад жилийн өмнө үйлдвэрлэлийн осол гарч хүн нас барсан. Тус станцын донд 200 гаруй тоног төхөөрөмжөндөө 60 тэрбумаар урсгал засвар хийх шаардлагатай байхад үүний талд нь ч хүрэхгүй дүнг төсвөлсөн байх жишээтэй. Энэ асуудал бүх станцад тулгамдж байгааг үйлдвэрчний эвлэлийн зүгээс хэллээ. За 4-р цахилгаан станцад хөдөл өргөтгөлийн хөрөнгө оруулалтууд бид нар зайлшгүй шаардлагатай байна те. Их усүрээ нэмэх шаардлагатай байна. Энэ хөрөнгийг хийгээч. 3-р цахилгаан станцад одоо өнгөрсөн жил ихэд ослоавар гарсан. Энэ ослоавар юунаас шалтгаалсан бэ гэвэл хуучирсан тоног л за эрчим хүчний одоо нөгөө туршлагатай чадвартай ажил хэсгийн одоо дутагдлаас шалтгаалж байгаагаар үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоно шийдэхэд бид нар хөрөнгө оруулалтаа тавиад өгөөч л гэж байна. За ер нь бол багадаа энэ чи одоо салбартаа одоо тооцоолсноор бол үнд тарифыг өртөгт нь хүргээд өгөөч. Энэ өртөгт хүргэнэ гэдэг нь өөрөө ийшээгээ их урсгал одоо засвар их засварын хөрөнгийг бол тэнд суулгаж өгөх юм бол гэдэг ийм л нөхцөл байдал байна. Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжүүд 70 жил ашиглагдаж байгаа хизээ мөдгүй эвдрэх төгсөн. Ажилчтан ч өдөр бүр их бага хэмжээгээр бэртэж гэмтдэгч жил бүр засварын төсвөө бууруулсаар байна. Үүнийг сайжруулах ганцхан арга бол дулаан болон цахилгааны үнийг зах зээлийн зарчимдан хүргэх гэлээ. За өнөөдөр арчилсан нам мэдээлэл хийсний араас улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг ээлжид бусаар хуралдлаа. Эрх баригч нам бүлгийн хурлаараа эрсээ бүрдүүлж чадахгүй байгаа асуудал болон сөрөг хүчний бойкотыг хэрхэх тухайга ярилцсан байгаа юм а. Ингээд тэд 3 цаг орчим хуралдсны эцэст намынхаа удирдах зөвлөлийг хуралдуулахар боллоо. Өнөөгөө улсын хурлын чуулганы эрс бүртгэхийг 3 цаг гаруй хүлээсний эцэст улсын хурлын дарга учрал чуулганы хуралдааныг хойшлуулж байгаагаа мэдгдсэн. Тэрээр арчилсан намыг хуралдаа суухыг шаардаж Монгол Ардын намынхныг бүлгээ хуралдуулж улс төрийн шийдвэр гаргахыг үргэлжсэн юм а. Улс төр биш ажил хий, асуудал шийд гэж амьдрал ард түмэн биднээс шаардж байна. 4 сарын өмнө сонгож дэмжсэн атлаа нэг намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Эрсээ бүрдүүлж, хууль хэлэлцэж баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчин сануулъя. Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Парламентын гацаа биш, энэ нь өөрөө амьдралын гацаа болсон байна. Төр улсын хурлын тасралтгүй доктортой үйл ажиллагааг тасалтуулж байгаа тул улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаанаа зохион байгуулж улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Харин Монгол Ардын намын бүлгээс удирдах зөвлөлөө хуралдуулахар боллоо. Гэхдээ хизээ хуралдах нь тодорхой биш байна. Яригдаад байгаа арчилсан намаас ч тавьж байгаа асуудал, манай гишүүдээс ч гаргаж байгаа асуудлууд энэ юмнуудаа удирдах зөвлөл дээр ойрын хугацаанд одоо өнөөдөр ороо юм уу маргаад өглөө ярьж улс төрийн тов тодорхой шийдвэр гаргаад одоо тэрнийг улсын хурал дахь бүлэгтэй чиглэл болгоё. Бүлэг удирдах зөвлөлийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж ажиллая гэдэг одоо ийм шийдэлд бүлэг хүрсэн. Арчилсан намын тавьж байгаа шаардлага энэ бол нэгдүгürt бол хууль бус гэдэг нь ойлгомжтой. Ягаад гэхээр өргөн барьс хууль өргөн байдлаа бид түрүүн бас хэлж байсан хууль өргөн барьж байгаа нь бол албан ёсоор бол хуулиа өргөн бариагүй шүү дээ. Хуулиа бол зөвхөн одоо намайг даргалж явах үед л авчираад өгсөн нэг ийм асуудал байж байгаа. Хоёрдугаар яг өнөөдрийн нөхцөл байдалд намын дарга улсын хурлын даргыг хийж болохгүй гэсэн нөхцөл одоо хууль бол байхгүй байна. Яг өнөөдрийн нөхцөл нөхцөл байдал. Тэгэхээр улс төрийн өнцгөөс харахад бол энэ одоо арчилсан намын тавьж байгаа шаардлага бол улс төрийн өнгөтэй ийм шаардлага гэж бид нар бол харж байгаа шүү дээ. Ер нь бол нөхцөл байдал ийм л байж байгаа. Хаалттай болсон бүлгийн хурлын үеэр улсын хурлын дарга учрал эрцэн бүрдэхгүй байгаа улсын хурлын чуулганыг даргалж чадахгүй гэж хэлсэн гэдгийг зарим гишүүд хэлж байлаа. Иймд тэрээр улсын хурлын даргын ажлаа өгч магадгүй байна. Иймдээч Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурлаар учрлыг улсын хурлын даргаас нь чөлөөлөх асуудлыг хилцэж магадгүй байна. Цаашилбал Зандан шатрын засгийн газрын хувь заяа ахин сөхөгдөж ерөнхий сайдын суудлаа учралд өгөх нь тодорхой юм а.
Мэдээ өргөжүүлж байна. За Улаанбаатар хотын нийт орон сууцны 30 орчим хувь нь буюу 1077 угсармал орон сууц байдаг. Эдгээрээс 2027 он дуустал 200 орчмыг нь дулаалгах төсөл хэрэгжиж байгаа юм а. Хуучны угсармал байрууд нь дулаан алдагдал өндөртэй, өвлийн улиралд, дотоод орчны температур стандарт хэмжээнд хүрдэггүй, хөгц мөөгөнцөр үүсдэг зэрэг асуудлууд мундахгүй. За эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр угсармал орон сууцуудыг дулаалгах Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл хэрэгжиж байгаа юм. Одоогийн байдлаар 100 гаруй блокийн хүсэлт нь ирж дараалал нь гарсан бол 45-д нь барилгын ажил нь эхлээд байгаа юм а. Дулаалгын ажил эхэлсэн 45 байрны нэг бол 3-4-р хороолол буюу Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах хуучны 9 давхар угсармал барилгууд юм а. За энэ байранд 1-р сараас дулаалгын ажил эхэлжээ. Оршин суугчдын төлөөлөл мэдэгдэхүйц дулаахан болсон гэдгийг хэллээ. За 70 м2 орчим нэг айл сард 40-50 мянган төгрөг төлж байгаа юм байна. Тийштэй хүүтэнд одоо багнаа босгоод эхэлсэн. Тэгэхээр тэр үед нэг сард бол их хүүтэн байсан. Ер нь бол хойтлын хоош харсан цонхтой өрөөнүүдийг дулаалаад чулуун гөвнөд ингээд дулаалаад ирэхэд бол зүгээр бүкэл метр хатж байгаа. Тэгээд ер нь манай ахмадууд их байдаг энэ манай байранд. Ахмадууд бол ер нь бүгд ёо ямар сайхан болчих вэ гэд ам сайтай байна. Энэ төсөл үндсэн 3 санхүүжүүлэгчтэй. За тодруулбал Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 18 сая евро, хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас 8 сая евро, нийслэлийн засаг даргын хамгийн газраас 6.5 сая еврогоор тус санхүүжүүлж байна. За эдгээр нь нийт төслийн 75%-ийг бүрдүүлж байгаа юм. Харин үлдсэн 25%-ийн санхүүжилтийг оршин суугчид хуваан 10 жилийн хугацаанд хүссэн хугацаа дүнгээрээ төлөх боломжтой юм байна. Энэ ажлын хүрээнд бол үндсэн бид нар одоо эрчим хүчийг хэмнэх замаар цаашдаа хүлэмжийн ялгарлыг бууруулах зорилготой эхнийхээ барилгыг дулаалаад ингээд явж байгаа. За энэ дулаалах ажлын технологид бол онцлог нь бид нар эрдэс хүн дулаалгын материал ашиглаж байгаа. Тэгээд гадна талаар нь металл сайдан өнгөлгөөтэй ийм шийдэл технологийн шийдлийг сонгосон. Эндний хамгийн том давуу тал нь бол одоо галж чаддаггүй. Галт сүртэй тийм материал учраас нөгөө талаас бас хуурай технологи учраас бид нар өвөл бас хийх боломжтой. За бид нар энэ 1077 болоок барилгыг дулааснаар Улаанбаатар хот юунд зорж байгаа гэвэл хэмнэлт рүү явж байна. Дулааны хэмнэлт рүү. За бид нар 1077 болоок барилгыг бид ингээд дулаалаад дуусчихвал дулааны 2 дугаар цэцлэгээ станцад бидний ярьдаг станц байдаг тий. Тэр хэмжээний станцын одоо дулааны 2 дугаар цэцлэгийн станцын хэмжээтэй дулаан үйлдвэрлэлийг бид нар хэмжиж байгаа. Энэ талаас Улаанбаатар хот хэмнэлтийн горьмоор шилжиж байгаа. Нөгөө талаас энэ захилгаан дулааны их өсөр хомсолтой үед энэ олон байрлал дулааснараа хотод нөгөө талаас хэмжиж байгаа том хэмнэлттэй ажил. Нөгөө талдаа бол иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, за тухайн барилгын насжилт 30-50 жилээр уртсах. Иргэд энэхүү төсөлд хамрагдахын тулд үндсэн 3 шаардлага хангасан байх хэрэгтэй юм байна. За 5, 9, 12 давхар угсармал орон сууцах, оршин суугчид байраараа нийлж газар хөдлөлтийн үнэлгээ хийлгэсэн буюу 7 баал хүртэл газар хөдлөлтөд төсвөртэй гэсэн үнэлгээ гарсан байх. За оршин суугчдын 100% зөвшөөрлийн бичигт сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан гарын үсэг зурсан байх зэрэг шаардлагатай байна. Хэрв дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол www.dulaanbayr.cg-ийн сайтаар болон 7011 0514 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. Нийслэл орчимд идэвхтэй 6 хагарал байдаг. За хизээч юм энэ хагарлууд идэвхжих эрсдэлтэй. Тиймээс жил бүр газар хөдлөлтийн гамшигаас сэргийлэх өдрийг зохион байгуулдаг. Өнөөдөр энэхүү өдрийг зохион байгууллаа. Даацын ханаа дагааж гарна гэд тэр бодогдсон. Манай багш нөгөө сая хэлсэн байхгүй юу? Өдөрөө одоо тохиолдолд уурч амчаа ангийн даргаанд хүүхдүүд аваад 10 минут гадаа гарчаад ирээгээд тэгээд бүүнөр гарсан. Тохиоллоо. Тохиол дуурсан уу? Сая дуурсан шүү. Би дөнгөж автобус буугаад ирчих. Автобусын дотор сонсохдохгүйсэн үү? Сонсохдохгүйсэн. Олон улсын байгууллагын үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.6-аас 7.6 магнитудын газар хөдлөлтийн үед барилга байгууламжийн 22-оос 50% эвдэрч 30-аас 60 мянган хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэж дүгнсэн байдаг. Иймээс жилбэрийн 3 дугаар сарын 4-7 хоногийн пүрэв гарагт зарлан мэдээллийн дуутахгүйгээр ажиллах дадлаг сургуулалтыг улс даяар өрнүүлдэг.
Газар хөдлөлтөөр бид нэр жоохон хол юм шиг сонсогддог шүү. Гэхдээ дэлхийн нийтэд өдөр болгон газар хөдлөлтийн аюул давтамж нэмэгдэж байна. Энэ хүрээндээ ч гэсэн одоо Монгол орны хэмжээнд бас газар хөдлөлтийн аюул бас нэмэгдэх юм одоо бүртгэгдэж байгаа. Он гарсаар 3.5-аас дээш одоо магнитудын газар хөдлөл 10 удаа бүртгэгдсэн. Энэ нь болохоор өмнөх онтой харьцуулбал 4.3% өссөн үзүүлэлттэй байна гэж гарсан байгаа байхгүй. Тэгээ мөн одоо Монгол оронд одоо 6 юм хагарлын цэг байдаг. Энэ оны эхний 2 сарын байдлаар л гэхэд улсын хэмжээнд газар хөдлөлтийн 3073 тохиолдол бүртгэгджээ. Тэр тусмаа 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.3%-аар өссөн үзүүлэлт юм а. Үүнээс цаашаа сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэн бүр гамшигын үед өөрийгөө болон бусдыг хамгаалахад суралцах нь чухал болсон. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн бие даалтын 7 хоногийг аюулгүй амьдрах ухаанд суралцах хүрээнд зохион байгуулж сурагчдыг гамшигаас хамгаалах сургалт дадлагад хамруулж байна. 4-р сарын 10-наас эхэлж мотоцикл, сурам, мопед, скутер загварын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. За үүнтэй зэрэгцээд явган зорчигчид хаанаас юу гарч ирээд мөргөх болоо гэсэн айдастай болдог. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2025 онд дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой огсол зөвхөн нийслэл хотод 224 бүртгэгджээ. Тиймээс хүний эрхийн үндэсний комисс тээврийн цагдаагийн албатай хамтран хавраас хамтдаа аюулгүй зорчийн аяныг эхлүүлж байна. Энэ хавраас эхэлж 16 хүрээгүй хүүхэд бүх төрлийн мотортой тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. За хавраас хамтдаа аюулгүй зорчийн аяны хүрээнд мопед цахилгаан дугуй түрээсийн компаниуд ч энэхүү дүрмийг өөрсдийн бизнестэй баримтлахаа илэрхийлсэн гэлээ. За 16 нас хүрээгүй иргэнд тухайн одоо түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа цахилгаан скутер мопедийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд одоо үйлчлэгээ үзүүлэх гэсэн энэ хэцүү зохицуултыг болон бид хүнд бол мэдээлэлээр өгсөн байгаа. Тэгэхээр манай эцэгчүүд мань бага насны хүүхдээ өөрсдийнхөө ихээр скутер мопедыг түрээсээ үйл ажиллагааг аваад гэдэг зүйл дээр бас анхаараарай. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллага хийх ажил биш. Эцэгчүүд мань бид хүнтэй бас хамтарч энэ хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавьяач. Скутер унахдаа зөвшөөрөгдсөн замаар буюу автозам болон дугуйн замаар цагт 20 км/цагаас хэтрүүлэхгүй зорчих, скутер цахилгаан дугуйгаар тоглоомын талбай, сургуулийн орчин, цэцэрлэгийн орчин, явган хүний замаар зорчихгүй байх, за хөдөлгөөнд оролцох үед гар утас хэрэглэхгүй байх, гарцаар зам хөнлөн гарахдаа явгалж тээврийн хэрэгслээ түрж гарах гэх дүрмүүдийг ягштал биелүүлэхийг шаардах нэ. За хэрвээ биелүүлэхгүй бол торгуул оногдуулна гэж тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ аюулгүй замун дээрээс нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс сургууль орчин болон зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа албаагч нар хяналтыг тавина. Замун дээрээс нь сургууль орчин дээр бас нийслэлийн боловсролын газартай бид хүн бас хамтарч хяналцлагад сургалт нөлөөллийн арга хэмжээг үүштэйгээр зохион байгуулан ажиллана. Бид нар цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албатай бас хамтран ажиллаж байна. Мөн одоо яг энэ скутер, мопед түрээсийн үйлчлэгээ эрхэлдэг бас 5 байгууллага компани маань бас энэ аянд бас нэгдэн оролцож байна. Тухайлбал одоо Jet, за Jet Sharing, Tapatrim, Eco Technology, Yugo, за Хурд хүч гэдэг энэ компаниудаас энэ аянд нэгдэж одоо иргэдийн зорчих эрхийг хангахын төлөө ажиллаж байгаад урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаад бас бид нар таатай байна. Гэмтэл сонгох судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр 2024-өөс 2025 оны 1-р улирлын байдлаар насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн нийт 7399 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин насанд хүрээгүй хүүхэд бусдыг гэмтээсэн 910 тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хурлын дарга учраас эдийн засаг хөгжлийн сайд байхдаа Галийн үйл ажиллагаатай холбоотой журамд өөрчлөлт оруулсан. За тухайлбал Галийн улсын анхлах байцаагч 55 заалтаар баталгаажуулж зөвшөөрөл олгох үйлдэл хийж байсныг хүчинхүү болгосон. Түүнчлэн хилээр оруулсан машины шалгах хугацааг тодорхой болгож 1 цагийн дотор шалгуулах, цахим мэдүүлгийг 3 цагийн дотор шийдвэрлэх зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан. За гэсэн ч Гайл дээр өөрчлөгдөөгүй олон асуудал байгааг холбогдох албаныхан хэлж байна. Тухайлбал Улаанбаатар хот дахь Гайлийн газарт бараа бүтээгдэхүүний лаборатори ганцхан байгаа учраас импортлогчид бараагаа шинжилүүлэхээр 7-оос 21 хоног очирлож байна. Түүнчлэн импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх богонд цөөхөн байгаа учраас бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт 1 сараас дээш хугацаанд саатаж байгааг холбогдох албаныхан хэллээ.
замууд бомтоос хүний гайлын байгууллага руу Улаанбаатар хот руу чиглэсэн маршрутны галт тэргийг, гол замын галт тэргийг явуулах ийм бас санал тавьж байгаа. За ингэснээрээ нөгөө улаасаа нөгөө хангамж багтаа, хөрөлцөө багтаа импортын вагоныхоо эргэлтийг түргэсгэх хилийн гайлын байгууллага дээр, хилийн бомб дээр тухайн одоо бараа бүтээгдэхүүн хяналтанд орж ирэх үед нь лабораторийн шинжилгээнд хамруулж ингэснээрээ хүний гайл дээр төмөр зам дээр одоо тавигдж байгаа вагон тавилтын хугацааг бууруулах, зардлыг бууруулах, эргэлтийг түргэсгэх эдгээр боломжуудыг бас өнөөдрийн зөвлөгөөн дээр гайл ерөнхий газартаа дэвшүүлэн тавьж шийдвэрлэх зорилготой ажиллаж байна. Харин цахим бүрдүүлэлтэд тоон гарын үсэг төрийн үйлчилгээний хур системээр нэвтэрдэг болсон нь цаг хэмнэж байгаа гэлээ. Ингэснээр 43 тэрбум $, бараа бүтээгдэхүүнийг гайлын зуучлалгүйгээр иргэд болон аж ахуй нэгжүүд өөрсдөө мэдүүлжээ. Гэхдээ нөгөө талдаа аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ экспортлохдоо гайлын мэдүүлгээ буруу мэдүүлж бараа бүтээгдэхүүн буцах тохиолдлууд гарсаар байна гэлээ. Өнөөдөр гайлын одоо энэ төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд одоо мэдээлэл аваагүйсээ болж дутуу долимог үйл ажиллагаа явуулах, өөрсдөө бас одоо бичиг баримтын бүрдлээ хангалтгүй бүрдүүлэх асуудлууд үүсдэг. Тэгэхээр зөвлөн туслах гэдэг үндсэн концепц зүйл татрын багц хуулийн одоо хүрээнд явагдаж байгаа. За мэдээж гайлын тухай хууль дагалдах хуулиар орж байгаа. За энэ дээр бид бүхэн зөвлөн туслах үйл ажиллагаа илүү том одоо бүлгийн хэмжээнд өргөн болгож өгсөн. Улсын их хурлын дарга учрлын өгсөн үүрэг даалгавар гайлын ерөнхий газарт тийм ч сайн биелэлтгүй байгаа нь дээрх байдлаас харагдаж байна. Өнгөрсөн онд гайлын байгууллага улсын төсөвт 6.7 их найдыг төвлөрүүлсэн. Энэ нь өмнөх жилээсээ 40 орчим тэрбумаар буурсан дүн юм а. Бүгд аримдах хятад улсын Өвөр Монголын өөртөө засах хорны улаан загалмай нийгэмлэгээс Монголын улаан загалмай нийгэмлэгт 200 мянган юаны хандив өргөлөө. За энэ хандивыг Дорнод, Сэлэн, Хинтээ аймгийн Цагаан зуудад өртсөн малчтад хүргэх юм. Өнгөрсөн үйл Монгол орны 50 гаруй сум цагаан зуудтай үлджээ. Түүнчлэн цагаан сарын дараа хүчтэй цасан болон шорон шуурга тэгдэж олон малчин өрөх гамшигт өртөөд байгаа юм. За иймд Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчтад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлж байна. 今天在这里举办捐赠仪式。 Өвөр Монголын өөртөө засах хорны улаан загалмай нийгэмлэгийг төлөөлөн Монголын улаан загалмай нийгэмлэгт 200 мянган юаны хандивыг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Айл хүний амь нэг, саагал дайлын санаа нэг гэдэг. Би 2 жилийн өмнө дөнгөж Монголд ирсэн тэр өвлийг тод санаж байна. Тухайн үед Монгол улсад сүүлийн 50 жилд тохиож байгаагүй их цудын гамшиг нүүрлэж бүгд аримдах хятад улсын засгийн газар болон Өвөр Монголын өөртөө засах хорны засгийн газар хамгийн түрүүнд Монголын талд тусламжийн гараа сунгаж Монгол дахь хятадын аж ахуйн нэгжүүд идэвхтэйгээр мөнгөн ханд болон хандивын эд зүйлсийг хүлээлгэн өгч байсан. Бидний хэрэгжүүлсэн олон төсөл Монголын улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэй ажиллагаа хүчин чармаалттай салшгүй холбоотой. Тухайлбал бүс ба зам гэрэлт аялал, бүс ба зам сахиусан тэнгэрийн аялал буюу хүнд өвчтөе хүүхдүүдэд хүмүүнлэхийн тусламж үзүүлэх хөтөлбөр зэргийг дурдж болно. Нийтдээ бид өнөөдрийн байдлаар 1600 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Нэг малчин өрхөд 660 мянган төгрөгийн бэлэн мөнгийг хаан банкар дамжуулан олгож байна. Малын эрдэс тэжээлийн багц яг цаг үеэ олсон тусламж байдаг. Мөн одоо хавар бас малчид маань хүнсний хомсдолд ордог. Хүнсний багцуудыг бол олгож байна. Өвөр Монголын өөртөө засах хорны улаан загалмай нийгэмлэгээс үзүүлж байгаа тусламжийг бид Дорнод аймагт, Сэлэнг аймагт, Хинтээ аймагт бол үзүүлэх болно. Тэгэхээр зовж байхад нь, хүндхэн байхад нь малчтад одоо туслах нь хамгийн чухал. Одоогоос 2 жилийн өмнө гисэн бүгд найрамдах хятад ард улсын элчин сайдын яам болон тус улсын улаан загалмай нийгэмлэгээс Монголын малчтад тусламжийн гараа сонгож байсан. За энэхүү тусламжийг 700 гаруй малчин өрхөд хүлээлгэн өгч байжээ. Далаар мэдээллийн хөтөлбөр студиэс танд шууд хүрч байна.
За ойрох дарамтад болж байгаа хурцдмал байдлаас үүдэн олон улс орнууд түргэн аваад байгаа юм. Манай улс ч мөн өөрсдийн бэлэн байдлаа хангаж хариу арга хэмжээ авах үүднээс ковидын хууль шиг тусгай хууль батлах шаардлагатай гэж эдийн засаг хөгжлийн сайд инхүү ирмэлэгдсэн. За ингэснээр хямралын үед төр хурдан шийдвэр гаргаж зохицуулалт хийх орон зай бий болно гэж тэрээр тайлбарлсан. Тэгвэл эдийн засагчдын зүгээс тусгай хууль батлагдвал засгийн газар тендергүйгээр худалдан авалт хийхээс эхлээд салбаруудын төсвийг нааш цааш дураараа хөдөлгөх зэрэг эрсдэл бий гэж болгоомжилж байна. Ковидын үед төсөв санхүү төрийн шийдвэр гаргалт нүднээс далд хөл толгоогоо алдсан нь нууц биш. Нэг хүнийг 8 саяар эмчилж байснаас эхлээд хэн нэг даргын шахааны компани тендергүйгээр бараагаа шахаж нөгөөх нь хэрэглэгдэхгүй байсаар муудаж хаягдж байсан нь ч үнэн. Бараг 10 гаруй их найдын асуудал бий гэж ардчилсан намынхан тухайн үед шүүмжилж байсан. Ингээд улсын хурал дээр нээлттэй сонсгол явуулж засгийн газрыг зарцуулалтаа тайлгнахыг шаардсан ч 2024 оны сонгуульд дарагдаж энэ асуудал замхарсан. Яг энэ үеийн шиг нөхцөл байдал ахиад давтагдаж магадгүй гэж эдийн засагчид болгоомжилж байна. Иймд заавал тусгай хууль батлахгүйгээр зохицуулалт хийгээд явах боломжтой гэдгийг ч хэлж байлаа. Манайд одоо бол яг эдийн засгийн нөхцөл байдлууд хариу арга хэмжээ авах шаардлагатай юу шаардлагатай. Гэхдээ бүр ингэж хууль авах хэмжээнд бол тулаагүй байгаа гэж ингэж бодож байна. За тэгэхээр яг хөө зүгээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад тэрийг хэрэгжүүлэх байдлаар явсан зүйтэй болов. Ингээгүй тохиолдолд ямарваа нэгэн нөгөө өмнө ярьжсэн шиг тендергүйгээр гэрээ хилцээрүүд хийгдэх ч гэдэг юм уу те. Эргээд дараа нь хяналт зарцуулалтан дээр хяналт тавигдахгүй байх ч гэдэг юм. Иймэрхүү нөхцөл байдлууд үүсэх учраас аль болох ерөнхийдөө бол иймэрхүү арга хэмжээнээс татгалзаад явсан зүйтэй болов гэж бодож байна л да. Улс орнууд бас өөрсдийн гэсэн цаашдаа хэрэгжүүлэх эрчим хүчний салбар дээр анхаарах бас хуулиудыг хэрэгжүүлж эхэлсэн. За үүний нэг жишээ бол одоо Филиппин орн байгаа. Филиппинд бол яг одоогийн байдлаар бол эрчим хүчний одоо нэг удаагийн нэг жилийн хугацаатай бол бас одоо хуулийг бол баталж байгаа. За энэ нь бол яг тодорхой 5 салбарт бол яг одоо өөрсдийн нөөцийг бүрдүүлэх асуудал юм байна. Гэхдээ манай одоо яригдж байгаа хуулиас нэг ялгаатай зүйл нь юу юм гэхээр бид нар төсвийн шилжүүлгийг бол хийхгүй гэж бол одоо Филиппинчууд бол тайлбарлаж байна. За энэ нь одоо юуг илэрхийлж байгаа юм гэхээр нэг салбарын одоо нэг салбар дээр байгаа тэргүү төсвийг за одоо бусад салбар руу одоо шилжүүлэх асуудал бол яригддаг. За яг ийм асуудал бол одоо жишээ нь Монголд бол ковидын үед бол болж исэн. За эдийн засаг хөгжлийн яамны сайд бол бас өөрийнхөө тэрхүү ихтгэл дээрээ бас хэлжсэн яг боловсролын салбараас за эрүүл мэндийн салбар руу төсвийг нь одоо авч тавьснаар бол ковидыг бид нар сайн давсан гэдэг. За тэгэхээр яг энэ дээр ямар асуудал үүсдэг вэ гэдэг нь бол хамгийн гол асуудал байгаа. Тэгэхээр анхны төсөв яг зориулагдсан тэр салбартаа очихгүй болохоор салбар хоорондын тэнцвэр алдагддаг бол нэгдүгээр асуудал байгаа. За хоёрт нь бол эдийн засгийг бол эдийн засгийн асуудлаар бус за ерөнхийдөө улс төрийн байдлаар бол ерөнхийдөө удирдах хандлага гардаг. Энэний үндсэн гол алдаа нь юу болдгийг гэхээр маш богино хугацаанд бол тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнүүдийг өндөр үнээр худалдан авах ч юм уу. Эсвэл одоо нэг жиргэнийг 8 сая төгрөгөөр бол ковидын эмчилэгч гэдэг юм уу. Яг ийм томоохон асуудлууд гардаг учраас ер нь бол төсвийг нэг салбараас нөгөө салбар руу хөдлөх нь бол асар том аюулыг дагуулж идэг. За үүнээс мэдээж цаана бол мэдээж зориултын бусаар зарцуулах за илүү өндөр үнэлгээгээр одоо худалдаж авах ч гэдэг юм уу ийм томоохон асуудлууд үүсдэг учраас олон улсд бол салбар дундын төсвийн одоо ротейшн гэж хэлдэг одоо төсвийг шилжүүлэхийг бол ерөнхийдөө дэмждэггүй байж байгаа. Ер нь Монгол улсын төсөв 26 оны төсөв аль хэдийн алдагдалд ороод эхэлсэн. Яг бол 25 онд төсөв маш их алдагдaltaа гарсан. Тэрний зөрөөг нөхөө явж байгаа. Тийм учраас энэ төсвийн тодтголын асуудал угаасаа тулгарсан. Тэгэхээр төсвийнхаа тодтголыг энэ хариуцлагагүй хийсэн төсөө тодтох гэхээр орхит орондын дайн байн гэдэг ийм шалтгаан хайх гэж байгаа нэг асуудал харагдаж байгаа юм шиг бодогдсон нэг талаас. Засгийн газар яралтай гормоор тусгай хууль өргөн мэдүүлэх гэж байгаагийн цаана эрх хэмжээг нэмэгдүүлэх гэсэн оролдлогч байхыг үгүйсгэхгүй гэдгийг хэлж байлаа. Угаасаа ч хуулийн төслийн талаар энх баяр сайдын хийсэн танилцуулгад ковидын үеийн онцгой зохицуултууд шууд орж ирэх гэж байгаа нь тодорхой байсан гэлээ. Нөгөөтэйгүр үнэхээр энэ хууль шаардлагатай гэж үзэн улсын хурал батллаа гэж бодоход засгийн газар эргээд зарцуулалтын тайлангаа тавих уу гэдг нь ч эргэлзээтэйг хэлж байлаа. Хэмнэлхэн гэж анх байгуулагдаж байсан эрчим Монгол компани
алдаглаад ийлэхгүй татан бууглаа. Энэ компани жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа 3 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээж ажилчдын цайлан үйл ажиллагааныхаа зардалд 8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үндсэндээ засгийн газар ганцхан жилийн настай компани байгуулснаар 10 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ. Өнгөрсөн оны үдээд Эрчист Монгол компанийг байгуулжсан. За тухайн үед оюутны засгийн газар энэ компанийг л байгуулчихвал эрчим хүчний компаниуд нэгдсэн удирдлагаар хангагдаж, менежмент нь сайжирч, зардал нь ч буурна гэж рекламдаж байсан. За гэтэл эсвэргээр Эрчист Монгол компани байгуулагдсанаар зардал буурах биш нэмэгдэж, чиг үүргийн давхардал үүссэн гэж зандарчдрын засгийн газар үзэж хэдхэн хоногийн өмнө татан буулгахаар шийдвэрлэсэн. За чухам яагаад татан буулгахаар болсныг их сурвалжууд ингэж тайлбарлалаа. Харамсалтай нь одоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явууллаа, үзлээ. Ажлаа уялдуулж бас ажлаа нэгтгэж төрийн эмч компаниудын удирдах зохион байгуулах тал дээр бас тодорхой үр дүн гарсангүй. Тийм болохоор засгийн газраас энэ давхарцсан чиг үүрэг бүхий бүтцүүдийг бас салгах, яг одоо бас хариуцсан чиглэлээр тодорхой болгох чиглэлээр шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Эрчист Монгол компани одоо сарья байсан эрчим хүчний компаниудыг эрчим хүчний яамны дэргэдэх одоо эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн одоо удирдлага зохион байгуулалтаар нэгтгэж удирдах. За зам тээврийн хөгжлийн яамны харьяа зам тээврийн хөгжлийн төв байдаг. Түүн дээр бас одоо 21 аймагт үйл ажиллагаа болж байгаа авто зам засвар шилтийн одоо компаниудыг нэгтгэж нэгдсэн бодлого зохицуулалтаар хангаж одоо бас салбарын яамд өөрсдөө бодлогын ажиллагаа хийнэ. Гэхдээ салбарын яамны дэргэд төрийн эмч компаниуд одоо үйл ажиллагаа болж байгаа компаниудыг одоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж одоо бас илүү зардал, илүү төсөв оронтой бүтэц бий болгохгүйгээр чиг үүргийг одоо тийм үү нэгтруулах байдлаар удирдуулах. За үлдсэн одоо компаниудыг нь төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар дээр нэгдсэн бодлого зохицуулалтаар хангаж ажиллах ийм одоо бүтэцийн өөрчлөлт хийсэн. За харамсалтай нь бол одоо нэгдүгээр компани шилжиж очих хэрэгтэй байсан 43 компаниас төрийн эмчийн бодлого зохицуулалтын газарт байсан 6 компани л шилжиж очсон. Бусад компаниудыг бол бусад хувьцаа эзэмшдэг эрхийг хэрэгжүүлж байгаа одоо яамдууд одоо компани Эрчист Монгол нийт рүү бол шилжүүлэлгүй. За нөгөө нэг ийм асуудал болсон. За хоёр дахь асуудал бол эрчим хүчний одоо компаниуд мөн адилхан одоо хувьцаа эзэмшдэг эрхийг хэрэгжүүлэгч одоо 66%-ийг бол буцааж авсан. За ингэхлээр бол өөрөөр хэлбэл энэ засгийн газар гаргасан шийдвэрээр бүрэн утгаараа энэ компани ажиллах боломжтой болсон байхгүй юу? Боломжтой болоод эхэлсэн. За яг одоо ямар их усөрс одоо санхүүжих хэрэгтэй байсан бэ гэхэлэр бол эдгээр компаниудын бас одоо нэг хүртэл хувийн одоо менежментийн төлбөр авах ийм байдлаар одоо өөрөөрөө санхүүжлээд явах ийм уг нь байсан байхгүй юу? Гэтэл саяны миний хэлсэн юмуд үүссэн учраас нөгөө үйл ажиллагаа явуулах орлогын их усөр их дутагдалд орсон. Оюутны засгийн газрын үед засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаар ажиллаж байсан хотоогийн усын хурлын дарга учрал энэ компанийг байгуулснаар харьяанд нь байх төрийн эмчит компаниудын захиргааны зардал нь 50%-аар буурна гэж ярьж байсан. За гэсэн чи түүний хэлснээр болсонгүй. Харьяанд нь очих ёстой байсан уул уурхайн бус компаниудын ихэнх нь Эрчист Монголоор удирдуулж менежмент хийлгэхгүй гэжээ. За ийм байхад энэ компани ашиггүй ажиллаж алдагдал хүлээх нь аргагүй. Харин энэ нөхцөл байдлыг оюутны засгийн газар урьдчилан тооцож тохиролцоогүй хэрнэ яаран Эрчист Монголыг байгуулжээ. Эндээс харвал энэ компани зарим улсын хурлын гишүүдийн шүүмжилж байсан шиг эрх баригч намынхныг ажлын байраар хангах зорилготой байсан гэж хардаж болох юм байна. Цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөнд Дорногов аймгийн Сайн Шанд хотоос эхэлж нээлттэй хэлээ. За Монгол Улсын засгийн газраас гаргасан бодлогын хүрээнд Цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөнийг Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам бүтэн жилийн хугацаанд зохион байгуулна гэлээ. Монгол Улсын засгийн газар Цахимаар нэн тэргуунд бодлогын зөвлөмжийг 108 дугаар тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам Дорногов аймгийн Сайн Шанд хотоос Цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байна. Энэ хөдөлгөөний зорилго бол одоо маш ойлгомжтой байж байгаа. Ер нь бол төр талаас өнөөдөр бид нар бол бүрэн цахимчсан одоо нийт төрийн үйлчлэгээ бол бид нар 90% төрөн гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөний зорилгот ерөөс нэгдүгээрт иргэн талаасаач төр талаасаач аливаа үйл ажиллагааг хийхэд Цахимаар нэн тэргуунд одоо үйлчлүүлэх энэ дадал зуршлыг суулгая. Хоёрдугаар асуудал нь өнөөдөр иргэдийн захим ур чадвар төрийн албан хаагчдын
цахим ур чадварын энэ боловсролын асуудлыг шин шатанд гаргая гэдэг ийм зорилгыг тавьж ажиллаж байгаа. Ингээ энэ арга хэмжээнд нийт орон голчуудаа энэ 2 өдрийн туршид идэвхтэй оролцсон. Өөрийн цахим ур чадвараа нэмэгдүүлж цахимаар нэн тэргуунд хөдөлгөөний нэг гишүүн болж улс орныхоо хөгжил дэвшилт хамтдаа нэг алхам урагшлахыг уриалж байна. Нийт монголчуудаа энэ үндэсний хөдөлгөөнийг бас дэмжиж, хамтарч ажиллаж, цахим шилжилтийг хамтдаа эхлүүлье гэж бас уриалмаар байна. Мэдлэгийн болоод мэдээллийн 100 гигдэх 21-р зуунд цахим засаглал гэдэг ойлголт улам бүр ойрхон сонсогдох болсон. Төрийн албан хаагчид эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээд бүхэл салбарынхны тэгш оролцоог хангаж цахим орчинд өөрийгөө хамгаалan аюулгүй оролцоход чиглэсэн сургалтууд эхний өдөр зохион байгуулагдлаа. За энэ аяныхаа хүрээнд бид бүхэн иргэд болон ахмад настангууд болон хүүхдүүд за төрийн албан хаагч нарыг бүгднийг сургалт болон практик үйл ажиллагаагаар дадлагжуулах энэ аян маань өнөөдрөөс эхэлж байна. Дорногов аймгийн Хурдан клубын сурагчид болон ерхий боловсролын сургуулийн сурагчид одоо 2 өдрийн турш одоо хиймэл оюун ухаан болон кодчлалын анхан шатны сургалтууд ороод за эцсийн үр дүнд нэг бүтээл гаргана багууд туваагдаад хүүхдүүд маань ерхэд бол эргээд одоо нөгөө нэг багууд туваагдаад өөрсдийн гэсний том бүтээлүүд гаргана ерхэд бол гар утасны аппликейшн хийн, веб хийн те. Цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөн нь 1 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хүн бүхэнд хөрч цахим бодлогоо танилцуулж байгаа сургагч багш нар Зүүн Баянгийн 336 дугаар цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагчдад ч цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар сургалт орлоо. Цахимаар нэн тэргүүнд гэсэн аян хөтөлбөр ер нь кибер аюулгүй байдал ер нь фишинг залингаас хамгаалах энэ ер нь аян хөтөлбөр надад их таалагдсан. Тэгээд бас их олон мэдээллийг надад их өгсөн. Тэм цахим залилангууд аягүй их болсон. Тэрнээс хэрхэн яаж өөрийгөө хамгаалах тухай сургалт хөтөлбөр орсон үнэхээр таалагдж байна. Тэгээ энэхүү одоо юуг хөтөлбөрийг цаашаа үргэлжлээд Монгол даяар яваасай л гэж бодож байна. Олон хүмүүст залилуулж байгаа шүү дээ. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны зүгээс 21 аймгийн засаг дарга нартай цахимаар нэн тэргүүнд үндэсний хөдөлгөөний эхлэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулан гарын үсэг зуржээ. Энэ ч утгаар аймаг бүрийн онцлогт тохируулан цахимаар нэн тэргүүнд үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах юм. Энэхүү хөдөлгөөн цаашлаад 20 аймаг 9 дүүргээр үргэлжлэх юм а. 3 дугаар сарын 28-нд нутгийн хойд хагас нойдон цас орж, цас шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуурга ширүүснэ. За мөн энэ сарын 31-нд ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байна. Маргааш увс нуурын хотгоор тис голын хөндөй хөвсгөлийн уулархаг нутгаар баг зэргийн нойтон цас орно. Түүнчлэн 3 дугаар сарын 28-ны өдрөөс ихэнх нутгаар цас орж, цасан шуурах төлөвтэй байна гэсэн юм а. Увс нуурын хотгоор за тис голын хөндөй хөвсгөлийн уулархаг нутгаар болол баг зэргийн нойтон цас орж цас орно. За цаашдаа хурд онцны хувьд гэх юм бол 28-да баруун аймгийн нутгийн зарим газар, за Төв аймгийн ихэнх, Зүүн аймгийн нутгийн бар хэсгээр, за 29-ний өдөр гэх юм бол баруун аймгийн нутгийн зүүн хэсэг, Төв говь аймгууд ихэнх нутаг, Зүүн аймгийн нутгийн бар хэсгээр, за 30-ныхаа өдөр гэх юм бол нутгийн хэсгээр, за 30-ны өнд бол ихэнх нутгаар бол нойдон цас орж зарим газруудаар бол цасан шуурх төлөв ажиглагдаж байна. 31-ээс бол ихэнх нутгаар бол хөвтрөх төлөв ажиглагдаж байна. Иймд иргэд малчид та бүхэн эх өдрүүдэд дулаан хувцаслаж хол зам зорчихгүй байхыг цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрөө үзүүлээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.